За сүүлийн үед бол нэг сэдв маш их дөөлөнийг тарьж байгааг та нар анзаарсан бах. За монголчууд бол хуучин дийлэнхийн түүхийн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо шахмалт хүч рүү шилжиж одоо Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг нэг тийм ажил хийж байгаа юм билэ. Тэгээд харамсалтай нь миний сүүлд уншсанаар бол 6 хүн угаартаж нас барсан гэдэг мэдээлэл би харсан. Тэгээд үүнээс хойш хүмүүс бол маш их санарч эхэлсэн. За өстө бүгдээр одоо энэ өвөлдөө угаарчих юм байна. Одоо ингэж эд өвөл эхлээгүй байхад ингэж байгаа юм ч одоо яванда яах юм бэлээ гэл те. Тэгээд мэдээж хүний аим нас гэдэг бол юугаарч буцаж нөхөж авчрах боломжгүй том гард. Гэтэ юугаач миний анзаарснаар энэ үйл явдлыг өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс ашиглаж байгаа хүмүүс ч бас харагдаж байна. Би сая бараг 2 цаг толгоогоо өвтөл Facebook ухлаа. Тэгээ зарим уус төрчид хүртэл энийг өөрийнхөө карьерт эргээр нөлөөлөхөд бол ашиглаж илээ. Тэгээ уус төрч хүний ажлын нэг хэсэг бол хүмүүст бас их сайн хүн шиг харагдах бас байдаг л да. Тэгээ тэд нар яадаг вэ гэхээр иймэрхүү сенсацтай юмн дээр арт түмний талд орж байгаа юм шиг харагдаж яг сайн хүн гэдэг цолоо илүү өксгдөг гэх юм уу. Тэгээ би сая Facebook-оор нэг биш уус төрчийг ингэж ярихыг сонслоо л тоо. Монгол хүний алтан ам эрдснийг хинч өршөөх учиргүй. Бид энэхүү аллагыг үйлцсэн хүмүүстэй хариуцлага тооцох болно. Тэгэл инглишгээр нөгөө хүмүүс нь ёстой мундаг та бол мундаг ерөнхийлөгч мундаг улс төрч ёстой сайн хүн байна гэл. Тэгээд угаартч нас барах гэдэг бол одоо шин зүйл биш. Өмнө би бол зөндөө мэдээлэл харж байна. Хэрвээ та нар бас санаж байгаа бол хүн угаарч насварлаа гэдэг мэдээлэл зөндөө харж байсан байх. Яг наад шиг. Тэр үед энэ улс төрчид хаана байсан? Утаанаас болж 5 хүүхдийн нэг нь энд чинь илүүтэй. Би бүр амар мэдээлэл уншсан. Тэгээ миний ойрын таньдаг хүмүүс донд хүртэл өрн зулдлаа, энтлээ гэдэг тохиолдол айгүй олон гарсан. Утаанаас болж 100 хүүхдүүд эмнэлэг дээр насварсан. Тэр үед улсын хурлын гишүүд хаана байсан? Одоо арт түмний баатар болж гарч ирээд байгаа юм. Гэтэ энэ тэр нас барсан 6 хүний үл хүндэтж гин гэсэн үг биш. Бид нар энийг ойлгох хэрэгтэй. Юмыг маш олон талаас нь харж судалж бодож иж дараа нь дүнэлтээ хийх хэрэгтэй. Бид нар хитрхи буужигнаад байна. Нэг сайт хараад яана бид нар өглөө гээл те. Нэг улс төрч юм ярихлаар та мундаг хүн байна гээл. Бид нар хитрхи эсэл хөдлөөрөө хандаад байна. Тэгээ энэ Facebook-ийн мэдээлэлд хэдүүлээ жоохон боломжтой хандах хэрэгтэй. Энэ Facebook-ийн мэдээллүүд чинь сенсац өндөртэй мэдээлэл цацах тусмаа сурталчилгааны орлого нь өндөр орж ирдэг байхгүй. Жишээ нь юу гэдэг хүн насварлаа. За одоо дараа нь та насварна гэхэд хүмүүс орж үздэг байхгүй. Тэр хөрөлд амьдардаг монголчууд удахгүй угаартаж өхөн гэхэд хүн болгон орж үзэх байхгүй. Facebook-ийн мэдээлэл бол ингэж л ажиллаж байгаа. Тэгээ Монголд бол худал мэдээлэл эсвэл юу гэдэг ямар нэгэн мэдээллийг тараахд бол маш амархан. Одоо жишээ нь зүгээр нэг юм төлбөртэй 2 сайт нэг за нэг 50 100 доллар өгөөл тэгэл Facebook нэг $100 өгөөл бүүсэлчгэд сенсацтай мэдээлэл бол шууд шеэр нь бол хэдэн мянгаараа яваал зүгээр тэр чигтээ мэдээлэл тархна. Тэгээ хамгийн гол нь энд итгэхүү байх уу гэдэг дээрээ л бид нар маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгээ миний харснаар бол тэр нас барсан айлын тэр түлсэн түлшийг нь яаж лабораторид шинжилүүлсэн юм бэлээ. Тэгэхэд бол ямар нэгэн одоо юу гэдэг стандартаас өөр хор гэх юм уу те тийм бодис илрээгүй юм бэлээ. Тэгээд яг энэ чиглэлээр бол доктор Наран Баатар гэдэг хүн Facebook дээр бичлэг хийж айгүй ойлгомжтойгоор тайлбарлсан байлээ. Тэгээ ийм үед бол миний бодлоор бол бид нар хэдэн эрдэмтдийнхаа л үгийг сонсох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүс л амьдралынхаа олон жилийг энэ салбартаа судалгаа хийж мэдээж бидрээс илүү мэдэх нь ойлгомжтой тийм үү? Ямар ч уус төрчөөс илүү мэдэх нь ойлгомжтой. Ямар ч төлбөртэй сайтаас үнэн юм хэлэх нь ойлгомжтой тийм үү? Тэгээ би доор Наранбаатар докторын ярьсан яриаг нь тавьчихад тэгээ та нар донд бүтнээр нь үзэх хүсэлтэй хүмүүсээ description text дээр шууд дараад ороод үзээрэй. Гэтэ ерөөд нь юух нь би нэг товчхон хэлье. Хүмүүс нас барсны дараа бол за энэ түвшинд л ямар нэгэн хор байна гэдэг тийм хардлага хүмүүсийн дунд бол гарч ирсэн байгаа. Тэгээ дийлэн хүмүүс нь энэ түвшний одоо энэ барьцалдуулагчд нь ямар нэгэн хор байна гэдэг ийм яриа бол хит хитэн сайтн дээр гарсан байгаа. Тэгээ Наранбаатар доктор хэлж байгаагаар бол энэ барьцалдуулагчаас болоогүй. Энэ бол өөрөө органик цардуулагч. Тэгээд гол хүмүүст насварж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр нүүрс төрөгчийн дутуу эсэл гэж тайлбарласан байгаа. Нүүрс төрөгчийн дутуу эслийг хэмждэг төхөөрөмж авах бол хэрэгтэй гэж хэлсэн байлаа. Тэгээ миний судалснаар бол
доотлол нь 10,000, дээш нь 20-30,000 байд юм шиг байна. Тэгээд тэр төхөөрөмжийг тавьснараа тэр гол хүмүүсийн эрүүл мэнд нөлөөлөд байгаа тэр нүүрс төрөгчийн дутуу эслийг хэмжиж одоо нөгөө тохиолдол маягаар хэлдэм байлээ. Энэ бол маш чухал. 20,000 төгрөгийг бол гэр бүлийнхаа эрүүл мэнд бол зарцуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ миний бодлоор бол юу гэдэг хүмүүс зүгээр нэг тендерийн мөнгөний төлөө ашиг олох гэж ингэж шахмал түлш шахаж чинь гэж бол бодохгүй байна. Яг гэвэл энэ ажил бол бүр 7-8 жилийн өмнө судалгаа нь аль хэдийн эхэлсэн явж байсан. Би өөрөө тэр ажилд нь бас оролцож исэн хүний хувьд бол мэдж байна. Бүр тухайн үед хүмүүс утааны талаар гомдлохоос өөр юу ч хийхгүй байхад хүмүүс тэнд өдөр шөнөгүй энэ шахмал түлшийг яаж баг утаатай болох уу, яаж аль болох баг хортой болох уу гэдэг бол ажилтдаг байсан. Би өөрөө хоёр нүдээр харсан. Тийм учраас энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Гэтэ хамгийн гол нь бид багаар ажиллах хэрэгтэй. Тэгжиж л яг гой үр дүнд хүрнэ, тийм үү? Тэгэхээр та нарын үүрэг юу вэ гэхлээр доор шахмал түлшийг зөв түлэх заавар гэсэн линкээр ороод заавруудыг маш сайн уншиж танилцаад ахтаа ихчтэй эмээ өвөөдөө юу гэдэг бүгдэнд нь аль болохоор зөв тараагаараа ингэж яг хүн болгон сэтгэл гаргаж ийж ирээдүйд дахиад одоо Монгол хүн эрүүл мэндээр хохирохгүй байх талаар хэдүүлээ ярина. Тэгээ тийм учраас яг зааврын дагуу түлэх хэрэгтэй. Одоо чинь юу гэдэг 10 айл зааврын дагуу зөв түлсэн ч гэсэн нэг айл тэнд түүхийн нүршиж тагаад байвал бусдынхаа хөдөлмөрийг алж ийн гэсэн үг. Тэгээ зарим хүмүүсийн явуулсан зургаас харахад бол утаа бол баг харагдахгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар нодлон жишээ нь 9-10 сар та нар ямар гэсэн мэдж байгаа. Гэтэ баярлах бол болоогүй. Дахиад зөндөө цаг байна. Дахиад зөндөө хүүтрэн. Тэгээд тэр үед нь хамгийн гол нь хүн болгон хичээх юм бол бид нар гой үр дүнд хүрч чадна. Тэгээ хамгийн гол нь бас энэ Facebook-ийн мэдээллүүд нь хитгмээр байна. Би бүр сайн нэг 2 цаг Facebook ухадл бүр толгой үзэж штэ. Амар аимшигтай. Зүгээр нэг хүссэн сайт нэгээл нийтлэл бичээл бүүстэлсэн байгаа байхгүй зарим бүр. Тэгээ тийм учраас мэдээлэлд хэдүүлээ жоох ингээд олон талаас нь жоох санаатай бай гэх юм уу. За тэгэл миний ярихсан юм бол ийм байна. Тэгээд би энэ бичлэгийг хийгээд ганц төгрөг хинээс ч аваагүй шүү. За хэрвээ бичлэгийг спонсорлсон бол би зүгээр спонсорсон гэж хэлэхэд надад ямар ч асуудал байхгүй. Би ганц төгрөг аваагүй. Тэгээ 100% өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө судалгаа, өөрийнхөө харсан үтсэн юм дээрсэл тулгуурлаж байгаа. За тэгээ энэ бичлэг аль болохоор олон хүн шеэрлээрээ тэгснээрээ бас илүү олон хүний эрүүл мэндийг аварч чадвах гэж бодож байна. Тэгээ дараагийн бичлэгээр улам сонирхолтой бичлэгүүд хийхийг хичээх болно. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.